бүх чиглэлийн автобусуудыг харж байгаа амар удаан яваад байдаг шүү дээ. Тэр чинь нөө сайндаа ингээд муудаг болон тийм удаан яваад байгаа юм биш үхгүй. Цагандаа л баригдаад байгаа. Одоо 22 цаг гэл станц одоо ТЭЦ3 станцын уулзуур дээр очно гэсэн бол нөгөөтгөндөө багтаагаал ингээл яваад манайх тэр жоохон асуудалтай алдаатай байгаад байгаа маа. Чи одоо хаавс 15 онд энэ смарт тавигдтал тэрнээс хойш яг тэр зарчмаараа явж байгаа шүү дээ бид нар. Заримдаа бол төвчрэлгүй үед бол бүр нэг 40-50 милтэй явах үе байдаг байхгүй нөр цаанаасаа өгсөн тэр програмын дагуу 11 цагт очих ёстой гэсэн бол яг 11-д чи очоорой. 11-ээс хоошоо ч юм уу те 11-10 гэж очих ёстой шүү гэсэн тийм систем яваад байгаа байхгүй юм. Энд чинь нөө 2015 онд тавьдаг энэ UB Smart төхөөрөмжөд ийм байна л да энэ шар. Энэнгүүр чинь нөө нэг жолооч нар цаг нараа тооцоолж бодуулж цалин мөнгө авдаг болохоор энэндээ шалтгаалаад байгаа. Тэгэхэд одоо би жишээлбэл 11-т очихгүйгээр маань нэг 10-40 мөчөд очих боломжтой байгаад байна шүү дээ. Надад. Тэгэх юм бол яг тэрнгүүр очиж болохгүй учраас зөрчил болоод байдаг байхгүй. Тэр нь жоохон асуудал. Одоо нийтийн тээврийн автобус ч угаасаа 10 жил болоод хугацаа дуусаад юу актлагддаг байхгүй. Тэгэхэд энэ төхөөрөмж бол яг 10-11 жил болцоод байдаг. Тэгсэн мөртлөө юунд хангалтгүй байгаад байдаг. Одоо иргэдэд үйлчилж байгаа тэр үйлчилгээнд. Тэгэхээр ер нь бол болж игэл ер нь заавал энэ гэлтгүй ер нь аль болох боломжтой цагаараа боломжит хурдаараа тийм ээ аюулгүй тэгээд хүмүүсээ аваачаад хинч гисэн бас яарж байгаа хүмүүс байж шүү дээ тийм үстэй ажил төрөлтөө яарж байгаа зорчигчд дээлтэй байх хэрэгтэй байхгүй ганц гол зорилго нь бол тэр байх хэрэгтэй. Гэхдээ энэ смарт төхөөрөмжийн энэ одоо явуулж байгаа энэ явж байгаа энэ юу бол одоо хоцрогчод байна шүү дээ. Одоо UB карт гэдэг энэ төхөөрөмж гараад ирсэн. Энэнгөөр одоо гүйцэтгэлийн үнэлгээ тооцдог бол ер нь бол сайжирч шүү. Гэхдээ ер нь интервал цагийн ер нь аль болох тийм багт юу яаж тавьж өгөхгүй бол ер нь хэцүү дээ. Тэгэхгүй хүмүүс ч одоо 6:20-д жишээлбэл офицер 5 шарын автобус 6:20-д эхний автобус хөдөлдөг заяа. Ер нь бүгд 6:20-д хөдөлж байгаа баг. Тэгэл одоо 7 цаг гээл заавал тэр нэг эц дээрээ 5 шар дээрээ ч юм уу те тэр болгон дээр очиход тэнгүүт нөгөө жолооч чинь цаанаас ирсэн даалгаврын дагуу 7 цаг гэхэд заавал тэндээ очно гэж нөгөө удаа яваал нөгөө нэг зорчигч жолооч хоёрын хооронд чинь маргалдаан гараад байдаг асуудал тэр байдаг байхгүй. Тэгэл зарим нь ингээл эвдэрсэн юм уу зарим нь ингээл яагаад явахгүй байгаа юм бэ? Яагаад ингээд удаахгүй энэ жолооч ч уцаар яриад явахгүй байгаа юм уу бол ингээл нөгөө нэг хүмүүст нөгөө яар сандарч байгаа улсууд ч айгүй их тийм юу хийдэг байхгүй фильм хийдэг байхгүй тэр хүмүүсийн бол буруу бол биш шүү дээ ерөөсөө манай нөгөө бодлого жоохон буруу яваад байгаа юм л та дөрүлөд очих юм ерөөсөө бүх энэ одоо шугамын үнэлгээ те одоо энэ Х19 гэсэн энэ шугамын үнэлгээ болон тэр жолоочийн гүйцэтгэлээс ингээ хасагтаад байдаг байхгүй тэгээд зөрчил болоод байдаг байхгүй гол энэ асуудлыг л одоо шийдчихгүй бол